Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас үүдэлтэй хөгжлийн болон байгаль орчны асуудал улс орнууд төдийгүй дэлхийд дахины хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Их газрын эрсдэс уур амьсгалтай байгаль цагуурын нөхцөлд дасан зохицсон амьдарч нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол нүүдэлч малчдын тухайд үрж ихээр нөлөөлж байна. Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 225 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр өндөр уулсын мөнх цас хайлж, олон зуун гол гориг булаг шанд нуур цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, ургамлын зүйлийн бүрдэл ихээхэн хомсджээ. Ган, зуд, шуурга, салхи, үер усны байгалийн гамшигт үзэгдлийн давтамж үлэмж хэмжээгээр нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ахуйд төдийгүй улс орны нийгэм эдийн засагт хохирол учруулж байна. Олон зуун жил уламжилж ирсэн нүүдлийн уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалах, энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах, малчдын дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдж байна. Уур амьсгалын өөрчлөлт хэлбэлзлээс үүдэлтэй сөрөг болон хөнөөлтөй үр дагавар эрсдлийг багасгах, эсвэл боломжийг ашиглахад чиглэсэн үйл явцыг дасан зохицохыг хэмээн тайлбарлан, энэ нь улс орон бүрд бодлого, стратеги, бодит үйл ажиллагаа, арга хэмжээ, технологи болон хэрэгжиж байна. Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд байгалийн төлөв байдлыг дордгоо сэргийлж, байгальд ээлтэй болон эко шийдлүүдийг сонгох нь чухал ач холбогдолтой юм. Адавт төслийн хүрээнд зорилтод 4 аймагт Татмын ой, Одрын бэлчээр, Булаг шанд хамгаалах, тэжээлийн агуулга байгуулах газрыг эрсдэл, эмзэг байдлыг харгалзан сонгож, сайн туршлагад түшиглэн хэрэгжүүлэх бэлтгэл хангах судалгааг Дорнод, Ховд, Сүхбаатар, Завхан аймгийн нийт нутгийг хамруулан хийж эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг гаргажээ. Судалгаагаар агаарын температурын хэлбэлзэл, хурд үндэсний өөрчлөлт болон ургамалжилт, бэлчээрийн дац зэрэг газар нутгийн онцлог экосистемийн хэв шинжийг 4 аймаг тус бүрээр тодорхойлон сүүлийн 20 жилийн статистик дүн шинжилгээнд тулгуурлан наривчилсан үзүүлэлтүүдийг гаргасан байна. Нөхцөл байдлаас хамааран өнөөдрийн нөхцөл ирээдүйн төлөвийг дараах асуултуудыг хариулт авах үүднээс бидний судалгааны ажлын үндсэн чиглэл маань гарч ирж байгаа. За энд нэгт яг ямар өөрчлөлт болох гээд байгаа тухайн газар. За тэр өөрчлөлтөнд яг хаана хамгийн их байгаад байгаа. За энээс хэрхэн өржилсөн сэргийлж хамгаалах асуултуудын хүрээнд бид хэдийн судалгааны ажил гарч ирсэн байгаамаа. Бидний судалгаанд орон зай мэдээллийн систем, газар зүй мэдээллийн систем, зайн танзан судал, бус арга техникүүдийг авч ашигласан. Дээрх 4 аймгийн хэмжээнд ингээ үр дүнгээс харахад за агаарын температур нь 2.5-аас 3 градусаар нэмэгдсэн, хурд унцны хэмжээ буурсан үзүүлэлт ажиглагдж байгаа. Тухайн адавт төслийн хүрээнд болохоор татмын ойжуулалтын хэсгийг бол хариуцж ажилласан байгаа. Одоо өнөхөн одоо судалгаандаа болохоор бид нар болохоор дараах арга аргачлалыг бол ашигласан. Бид нар болохоор Aqua болон Terra гэсэн хэмэл дагуулын мэдээг ашиглаад 2021 оны 5 сараас 8 сарын дундаж ургамалжилт, газрын гадаргын температур, өөрчлөлтийн мэдээллүүдийг ашиглаж тухайн нөгөө мэдэн дээр суйрлан зуншлахын нөхцөл байдал болон зуншлахын өөрчлөлтийг тооцоолж гаргасан байна. За тухайн тооцоолж гаргахдаа бид нар болохоор ангилах, бүлэглэх, олон шалгуурт шинжин ирэмблэх гэсэн статистик аргуудыг үндэслэн одоо аймаг болгоны хэмжээнд одоо өөрчлөлт ихээс өөрчлөлт бага, зуншлах сайнаас зуншлах муу гэсэн хэсгүүдэд бол ингэж аймагуудыг бүрд сум болгоныг бол ангилаад тухайн дэдэ графикийн одоо нөгөө харьцуулсан график дээр сум болгоны хэмжээнд бол 4 бүлэгт хуваасан байгаа. Дараах график дээр болохоор ерөнхийдөө одоо ингээд голоор хөндлөн улаанаар болохоор одоо тухайн зуншлахын одоо өөрчлөлтийн одоо 18 сум байвал 18 сумын дундаж үзүүлэлтийг бол тэр босоо илээдээ улаанаар бол тодорхойлсон байгаа. Дунджийн нэмнэ шүү. Тэгээд дунджаасаа урагшаа байх юм бол өөрчлөлт нь бага байна. Дунджаасаа хоошоо байх юм бол өөрчлөлт нь их байна гэдгээр. За хөндлөн улаан шугам нь болохоор зуншлахын хувьд болохоор одоо улаан бүсээсээ доошоо байх юм бол зуншлах багтай, улаанаас дээш байх юм бол зуншлах сайн гэсэн утгыг бол харуулж байгаа. Судалгааны үр дүнгээс харах юм бол Ховд аймгийн нийт бэлчээрийн 58.67% буюу 4.7 саяга газар нутгийг бол сүүлийн 22 жилийн хугацаанд их өөрчлөлтөнд орсон байна. За эндээс их өөрчлөлт
бүхий талбайг одоо сумын нийт бэлчээрийн талбайд нь харгалзан үзэх юм бол Дууд сумын 78.83%, Буянд сумын 76.57% нь бол өөрчлөгдсөн буюу одоо 1-2 дугаар ирэмблэгдэж хат цэцэг сумын одоо нийт бэлчээрийн 36.24% нь өөрчлөлтөө гэсэн ирэмбээр 17-дод жигссэн байна. Нөгөө талаас бэлчээрийн ургац биомассын хэмжээг харгалзан үзэх юм бол Алтай сум, Дөргөн сум, Жаргал сум гэсэн дараалалаар ирэмблэгдэж байна. Энэ нь юу хэлж ийм гэхээр хамгаалах бэлчээрээ бас дотроо сумдаараа биш эсвэл нөгөө бэлчээрийн ургац нь сэрэг, ургац багтаа хэсгээс хамгаалвал зөв юм болов гэсэн ийм сонголтыг өгч байгаамаа. Адапт төслөөс зорилтод аймаг тус бүрээр 6 жилийн дасан зохицох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөг олон шалгуурт дүн шинжилгээний аргачлалаар тогтоосон тохиромжтой байршлуудын үнэлгээнд тулгуурлан уур амьсгалтай холбоотой эрсдэс үзэгдлийн давтамж, бэлчээрийн дааз, уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын чиг хандлага, малчин өрхийн дасан зохицох чадвар зэргийг харгалзан боловсрууллаа. Булаг шандны эхийг хамгаалах, хөв цөөрөн барих газрын байршлыг эренбэлэхдээ, сав газрын түвшинд үнэлж, уур амьсгалын өөрчлөлтөнд нэн эмзэг хэсгийг тогтоон, хамгаалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг хуурайшил их явагдаж байгаа бүс нутагт усны нөөцийг хоримтлуулан малын ундны усанд ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг голуудын ихэд ойжуулалт хийх газрын байршлыг тогтоон, сав газрын түвшинд төлөвлөлтийг гаргалаа. Тухайн газрын гадаргыг үнэлсэн. Газрын гадаргыг үнэлэхдээ одоо газрын гадарга налуу юм уу, хэвгүй юм уу гэдгийг тооцоолоод дараа нь гадаргын болон газрын дээрх доорх усыг үтсэн. Тэгэхээр газрын доорх ус сайтай одоо тухайн хилээдээ ойг тарилаа гэхэд тэр маань ингээд сэргэн ургаад одоо нэг хаанаас усныхаа их усрыг авах вэ гэдэг тэр байршлыг бол ингээд тооцоолж авч байгаа. Мөн хөрсний физик-химийн шин чанарыг. Тэгэхээр тухайн ой манлэлтэй тодорхой хилээдээ атмын ойр одоо нөгөө хамгийн тохиромжтой ургах боломжтой ой гэд одоо хөрс байгаа. Тэр хөрсийг хилээдээ нэн тэргуунд бол үнэлж авсан байгаа. Мөн газар ашиглалтын нөхцөл. Ерөнхийдөө татмын ойжуулалтанд болохоор орон нутгаас болон байгаль орчны одоо төслийн зүгээс нь тодорхой хэмжээний хилээтэй байршлуудыг сонгож гаргасан. Тухайн хилээтэй сонгож гаргасан байршлуудаа бид нар суурь зурагтайгаа хамгийн өөрчлөлт ихтэй байгаа тэр сумуудыг бол сумдуудад байршиж байгаа татмын ойг бол илүү түлхүү эренбэлж оруулсан байгаа. Энийг доорлсноос хойш бол яг өнөө маргааштай бол яг үр дүн нь бол гарч амжаагүй 3 сар гаруйтай болж байна. Тэгэхдээ усныхаа ихийг торлсонтой холбогдуулахад усны ундраг бол маш сайн ажилласан байна. 3 сар дотор. Энэ жаргалантын гол гэдэг бол угаасаа дээр үед бол яг бас юм мотто одоо ийшээ тэр уулын цааталтуулах тэр ингээд шинсэн нойтой. Энэ доошоо юунчхол бол авцлуулах тэр бургас улаас гэсэн юм модтой. Энэ гол болох тэр эрт дээрээс моттой байсан. Сүүлийн үед бол уур амьсгалын одоо өөрчлөлт өртөөд одоо устж алгуулсан байсныг одоо ингээд тэгээ мал идээд эн чинь нөхөн сэргэх боломжгүй байсныг хаш хамгаалсны үрдэнд бол одоо ийм сайхан хэмжээнд нэг л жил гаруй хугацаанд бол ийм хэмжээнд болж байна. Ганцуудын байгалийн гамшигт үзэгдэлд эрсдэл өндөр сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд бэлчээрийн зохистой менежмент, малын тоо, бэлчээр усжуулалтын асуудлыг цогцоор нь тусган боловсруулж, малын тэжээлийн сарвч, тэжээлийн агуулах барих, бэлчээрийг сэргээн ашиглах, ургамлын бүрхөвчийг нэмэгдүүлэх чиглэлээр дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн бүс нутгийн экосистемийн эмзэг байдлыг тодорхойлон байгальд түшгэлсэн шийдэл бүхий иргэдийн оролцоо хамтын ажиллагаатайгаар цогц байдлаар хэрэгжүүлэх нь урт удаан хугацаанд тогтвортой үргэлжлэх, үр дүнтэй ажиллуулахыг улс орнуудын туршлага харуулж байна.